Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар жил бүрийн 5 дугаар сарын хагас бүтэн сайн өдрүүдийг одоо бүх нийтийн мод тарих өдөр болгон болгохын зарилыг гаргаж зарилэг манд хэрэгжиж байгаа. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээс бидний одоо харагдаж байгаа ирчихсэн байгаа боловсрол төгөлд зарим нэгэн сургуулиуд бас модоо тарьсан. Тэгэхээр яг одоо энэ төглийг хариуцж байгаа Шаргын модод компани захиралтай уулзаад энэ өглөөний мэндийг хүргэе. За, сайн байна уу? Сайн байна уу. Битээр нөгөө нэг гинт ингээд таарад ярьж байгаа болохоор ингээд тойрох боломж олцсонгүй ингээд ярихаас өөр аргагүй боллоо. Тэгэхээр ер нь одоо энэ боловсрол төгөл маань хэдэн онд анх байгуулагдчихжээ. Байгуулахдаа тийм ээ хэр олон модыг суулгаж ирсэн бэ? Одоо тэдгээрээс хэдэн нэр нургаад байна? Анх байна юм төслөөр байгуулагдсан. Ингээд манай аж ахуй шүү дээ анхнаас нь энэ хашаа тор энэ моднуудыг ингээд тарьсан. Энэ сургууль цэцэрлэгүүдтэйгээ ингэж хамтарч ажилладаг. Ер нь бол уул цэцэрлэгийн зорилго нь бол шүү дээ энэ одоо сургууль цэцэрлэг хүүхдүүдтэй шүү дээ ийм янз бүрийн одоо 14 төрлийн мод байдгийг цэцэрлэг. Тэрийг одоо таньж мэдээж яг газар дээр нь ингэж харуулж үзүүлж явах тийм зорилготой байгуулагдсан. Анх шүү дээ төсөл хэрэгжүүлээд тэгээд энэ анхнаас нь шүү дээ анх бол нэг 500 ийм 14 төрлийн жимс модны тийм ботлог ургамал жимсний мод төрөлттэй тийм ирсэн. Тэгээд дараа нь ингээд сургууль цэцэрлэгүүд маань шүү дээ нэмж тариад шүү дээ 2800 мод нэмж тарьсан. Тэгээ ингээд сургууль цэцэрлэгүүд маань энд байна ингээд хариуцаад ингээд манай одоо тарьсан мод ингээд арчилгаа услахаа бас хийгээд ингээд явдаг. Байнга харьцдаг. Энэ жилийн хувьд бол шүү дээ одоо ингээд гадна талаар нь ингээд 450 ширхэг улаасыг одоо хотын захиргааны ер нь бол энэ орон нутгийн хотын захиргааны санхүүжилтээр явдаг ажил. Тэгээ манайд ингээд одоо ингээд харьцаад явдаг аж ахуйтай. Танай хотод услааг нь хариуцаад явж байна. Услаа арчилгааг нь хариуцдаг тий. Ер нь тий. Тэгээд энэ манай цэцэрлэг сургуулиуд ч гэсэн услага арчилгаан дээр байнга ингэж хог могоо цэвэрлээд ингээд тусалж үйлчлж харилцаж ажиллаж байдаг юм уу. Тэгээ энэ жилийн хувьд бол шүү дээ ингээд гадна талаар нь ингээд 450 улаас ингээд 2-1-ээр ингэж нэмж тариад энэ дотор талаар нь шүү дээ 800 м газар байна шүү дээ ийм юу цэцэрлэгт юу саад байгуулахаар ингэж газар бэлтгэлээ хийгээд 11 цэцэрлэг оролцож ингээд газар ухуулчихад 800 м газар ухуулчихад. Одоо ингээд модны ирэхээр ингээд эхлээд ингээд хольц мэлцээ ингээд ухаан бид нэр ингээд зөвлөд за ийм холцын ингэн тэгнэ гээд аргачлалын зааж өгдөг. Тэгээд эднэр ингээд ажиллаг үздэг. Яг одоо энэ хашаан дотор хэд хэдэн ширхэг мод байна? Энэ хашаан дотор гэхэд бол шүү дээ 3300 ширхэг мод байна. Ургаж байгаа. Тий, 14 төрлийн мод байгаа. Тэрнээс бол ургаж байгаа. Тэгээд дээр нь шүү дээ энэ жил бол 3000 ингээд 3600 мод нэмэгдэнэ. Тэгээд энэ цэцэрлэг төрөл маань ингээд 7000 грамм модтой. Тэгээд одоо бүрэн одоо ингээд тогтчулагдах юм байна. Тий. Ер нь одоо нэг одоо энэ жилийн тарьсан мод гэхэл нэлээд өндөр энэ улаасыг тарьсан байна шүү дээ тий. Тэгээ энэ мод гэхэд хэдийн хугацааны дараа хүмүүст ямар гоё мод вэ гэж харагдах хэмжээнд том ургаж болтгоо. Энэ үл одоо шүү дээ 2-3 жилийн дараа бол одоо их гоё тийм сайхан үнэхээр одоо сайхан ургацсан байна, сайхан ургаж байна гэж харагдахаар болно. Энэ бол өөрөө шүү дээ 3-4 настай. Одоо манай энэ баруун урт сумын ойжуулалт ямар хайласт лээ. Баруун урт цэцэрлэг төрөлнгийн байна бүр өөртөө шүү дээ ингээд ургуулсан мод тий. Энэ бол маш сайхан маш сайн мод байна. Бас ингээд зөөврлөгдөд ирж байгаа моднууд ч байна бас тийм бас их хүнд байдаг. Ер нь бол бас мод бол байна ингээд юу яа удаан ургана нэгдүгээр. Хоёрдугаарт байна юу яа арчилгаа одоо тэгэл услага арчилгаа өнөө хөрсийн яг стандартын дагуу нормын дагуу ингээд зөв хийгдсэн мод бол маш түргэн томорно. Бас ингээд буруу таригдсан шавранд нь хийгээд тарьчихсан мод энэ төр бол өндөр болох өсч үрчгтэй бол бас удаан. Танай компани зүгээс энэ услага арчилгаан дээр яг ямар хугацаатай ямар давтамжтайгаар ямар үйл ажиллагаа хийдэг вэ? Манайх бол ингээд хотынхаа захиргаатай ингээд хариуцаад ер нь нэг жилдээ нэг 10-аас 10 мянган мод хариуцаад ингээд үйл ажиллагаа явуулдаг. Ингээд тойроод услага хийн байнга. Тэгээд энэ тэр боловсрол хорооллын баруун зүүн талаар ингээд урагшаа явсан мод байна шүү дээ. Тэрийг манай аж ахуй тарьсан байгаа юм. Одоо бас л 4-5 жил болчихж. Тэгээ энэ дотор манай аж ахуйн хийсэн бүтээн байгуулалт бас их бий. Тэр
боловсруулалтын цаатлаар тэр тэмүүллийн годамжаар өнөө тэр эмнэлгээс баруун тишгээ Бацар дараагаад хуучин өнөө тагнуулын газар хүртэл явсан мод энэ тэргээд тэгээд тэр нарлаг хороол зүүн талаар тийм манайхан цэцэрлэгжүүлэлт их хийдэг. Та чиг буянтай л ажиллаж байгаа юм да. Баярлалаа. Сайхан үнэлгээ өгсөн явдалд. За баярлалаа.